Амьдрал гэдэг амьд явахын тэмцэл биш. Аз жаргалтай мөчүүдийн хэлхээс гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг аз жаргалтай сайхан дурсамжаа бүтээх аялал эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бас нэг сайхан дурсамжтай аяллыг бүтээхээр Хүүхс эрхийн оргил компани одоо харилцагчд маань аялдаа гарахад бэлэн болоод байна. Бид бүхэн ирээ чиний миний аваатаар хот гэсэн одоо аяллаа маршрутаар 6 хоногийн аяллыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тэгээд бүгдээрээ аялдаа гарцгаая. За бид бүхэн Ирээн хотоос наашаага 300 гаруй километр явж одоо Жинийн хот дээр хүрцээрээд байна. За Жинийн хот дээрснэр одоо хамгийн ихэнд бид бүхэн хувцас солиод энэ Юнлян гэдэг нэртэй одоо усан парк болон халуун 33 төрлийн халуун агшаанаас бүрдсэн сайхан алжаал тайлдаг газар хүрцээрээд байна. За энд бол ихснэр олон төрлийн хоолнуудын сонголтоос та бүхэн хийх боломжтой. За Япон үндэсний хоол болох одоо та бүхэн сайн мэдэх суши, сашами гэдэг олон төрлийн одоо хоолнууд. За тэгээд далайн хоолнууд болно. За тэгээд бидний сайн идэх дуртай хай болно. За үхрийн хоньны гэдэг олон төрлийн загсны гэдэг олон төрлийн одоо магтаа хоолнуудыг та бүхэн бас өөрийнхөө дур сонирхолд амтанд амтлах одоо мэдрэмжиндээ тааруулаад бас авах боломжтой гэдэг юм. За хоол идсний араас олон төрлийн десертүүд, за тэгээд чимсчнүүдийг та бүхэн бас сонголттойгоор хүссэн хэмжээгээр идэх боломжтой гэдэг бас дуулах маань байна. За тэгээд настай хүмүүс байх юм бол бас идэхэд тохиромжтой хоол байгаа болоо гэж бодож байгаа бол за 5 цолоор хийсэн бас хамттай хоолнууд бас энд байгаа. Халуун ногоотой, ногоогүй идэхэд тохиромжтой бүх төрлийн хоолнууд байгаа. Ямар ч гэсэн хоол болоод хязгаарч голөгдохооргүй олон төрлийн баярсан хөтөлбөртэй хоолнууд бас байгаа. Захиалгыг өөрсдийн дураараа одоо хөтөлбөрийн хоолыг одоо сонгоод идэх боломжтой байдаг. Одоо энэ хоолны газраас бид хоолоо идэж дуусаад хойноос нь аршаанд орох гэж байна. За би нэг давхартай 33 төрлийн аршаан байгаа гэсэн татшаа олцсон. Тэгээд хоолоо идэж харчичээд энэ сайхан 33 төрлийн аршаан байгаа гэсэнтэй. Бид нар одоо бүгд өөрөөр градустай. Тэгээд өөрсдөө гэсэн онцлогтой тийм хүний эрүүл мэндэд нэн чухал одоо тийм эрдэс минералаас бүрдсэн тийм гоё устай тийм аршаан тийм байт юм байна. Энэний ихний одоо аршаанд нь орж ирж үзэж чинь бүгдэнд нь орж үзэн гэсэн бодлоо. Энэ бол заавал одоо томчууд гэлтгүй хүүхд багчууд маань бүгдээрээ эцэг эхчүүдтэйгээ бүгдээрээ нас харгалзахгүй сайхан явж амарч байна. Тэгээд энэ бол яг гэр бүлэрээ хаашаа амрах вэ гэж төлөвлөж байгаа хүмүүс, төлөвлөгөө мэдэхгүй байгаа хүмүүс бол яг ирэхэд тохиромжтой. Чинийний одоо энэ сайхан аршаантай 33 төрлийн аршаантай сайхан амралтын одоо газар ирсэн байна. Бид нар одоо энэ 33 төрлийн аршаанд дээрээс нь бассейн, саун бассейн гэдэг маш олон төрлийн одоо зүйлс байгаа. Эдгээрт бүгд нь орж үзсэн. Тэгээд оройхон бишээгээ дээр маш олон юм би орж үзээгүй байна л да. Гэтэ маш олон юм гоё амралтын юм гоё орнуудтай том заал гэдэг санагдаад байна. Тэр заал нь сайхан унтаж алжаалаа гаргандаа сайн холоос ирсэн байна да тий. Өнөөдөр бас нэлээд орой хүртэл сайхан хөвдөө гэж бодож байгаа гоё өөрийнхөө ороход тохиромжтой хүүтэн халуун бүх төрлийн даршаанд орох боломжтой байт юм байна. Хэсэг хугацааны дараа хэлгээд болцсон. За чиний өглөөний зах гэж байна. Энд бол яг өөртөө тарьсан төмс ногоо жимс жимсхэн. За тэгэд мах гэл одоо өөртөө
Монголын одоо тижээдэг мал амьтны бахыг бас удаа дээр бас онцлогтой байд юм байна. Ямар нэгэн массаар тарьж тийм ямар нэг олон төрлийн бордоо хийгээд ногоонуудыг авсан дэш хүнсийг санаж болох юм байна. За Жиний хотод ирсэн шалтгаануудын бас нэг бол одоо Жиний хотод 4 ширхэг байдаг энэ хүслийн сураг гэдэг энэ сайхан сургын гадаа ирсэн байна. За сураг дээр бол хүмүүс ирээд бас гоё хүслээ шивнэд юм байна. Тэгэд тухайн жилдээ юу хүсэж байгаа тэр бүгдийг бас сайхан дотроо шивнээд тэг биелэх болтугай гэд бас нэлээд олон хүний хүсэл биелдэг болоод хүслийн сурах гэж нэрлсэн байлгүй. Энэ дээр бол бас гоё юм архитектортой юм гоё хуучны сайхан барилга байна. За аялал хэр байна? Аялал сайхан байна. Бид Улаанбаатар хотоос хөдлөөд Ирэнэ дараа Жинийн хотод ирлээ. Жинийн хот сүүлийн үеийн шинэ бүтээн байгуулалтыг айгүй их зохицлоосон 800 гаруй хүн хамтаа ногоон бүсээр ер нь сүүлийн жилүүдэд ер нь хятад туслаа ер нь тэргүүлж явуулсан байна. Сүүлийн 10 гаруй жилд бол энэ хотыг бол тэр чигээр сайхан ногооруулад мод тариад тэгэл одоо 10 жилийн дараа ийм гоё мод зөвхт болж нөө тэр бум мод хөтөлбөрийг хэрвээ амжилттай хэрэгжүүлэх юм бол яг ийм гоё орчинд бид нар амьдрах нь тий байгаль цаг уурны төстэй юм бэ. Ер нь тийм аюу гоё байна. Тэгэд одоо ингээд бүх ногоон эргэлдэж одоо ногоон модтууд байгаа тэгэд бас харшилтай хүмүүсийн харшил хөдлөх болов гэсэн чинь ерөөсөө тэхгүй шүү дээ. Миний бол харшил бол айхтар хөдөлтийг тэгвэл энд гоё модон донд ерөөсөө хөдлөхгүй шүү дээ. Юудээс хүчил төрхсөн амьсгал энэ хаач явсан улсуудын сэтгэл тэнийгээр уужим алхаж байгаа гудмаар явж байгаа бүр инээмсгэл дүүрэн алхацгааж. Би тэгсэн энэ хайдлаар яриад ер нь маш их сэтгэл өндөр хүлээж авж байгаа буудал гэтэл тамун удаа очиж буудал. Тэгээд тэнд орж байгаа үйлчлэгээ гэтэл ер нь өндөр зэрэглэлээр хүлээж авч байна л да. За их аялал хэр байна? Ста маш их гоё сэтгэл өндөр явж байна. Харилцагч нартайгаа өнөөдөр тэгээ та хэдтэйгээ ингээд явж байгаад амар их баярлж байна. Тийм би тэдний аяллыг ингээд амар гоё зохион байгуулалтаа авч явж байгаа энэ компанийнхаа Mix Travel-ийн энэ одоо бүх хамт олонд бас их баярлж байна. Хичнээн хүн явж байгаа энэ ч бараг цагаар 80 гаруй хүн явж 80 гаруй хүн явж 80 гаруй хүн явж байгаа тийм манайхаас. За тэр өчтөр бол сайхан одоо тэр усан парктаа бол сайхан амарцгаа. Тэгсэн штэ өстө бүгдээрээ усанд юундаа ороод сэтгэл өндөр байгаа манай хамт олон амар өндөр байгаа. Сая дэше өгсөө явж байхдаа ийм их гоё аялал зохиосон өстө хөгсөрхийнхэндээ баярлалаа. Энэ Mix Travel-ийнхэнд баярлалаа гэж сая тэгж байна. Тэ амар гоё явж байна. Хөгсөрх компанийнхаа хамт олон Mix Travel компанийнхаа хамт олондоо маш их баярлалаа. Өшөө олон их аялал зохион байгуулж, өшөө олон монголчуудаа өшөө олон юм үзүүлж та бүгдийн байгаасаа гэж хүсээ өрөөё. Та бүгд ажилд улам их амжилт хүсье. За баярлалаа сайхан аялаарай. За баярлалаа. За тэгэхээр Mix Travel компани зүгээс маш олон төрлийн аялал зарлагын нэг хэсэг болох энэхүү Жинийн за миний аватар Хөх хотын энэхүү аялал та бүхэн бас хамрагдаарай. Бусад олон төрлийн одоо аяллуудыг та бүхэн бас доор гарч байгаа утсаар холбогдоод лавлаарай гэж хэлмээр байна. За ингээд дараагийнхаа газар руу явъя. За бид бүхэн явсаар байгаад усан парктаа ирлээ. За усан парк дотор бол яг маш том гоё бассейнтэй. За метр 80 хүртэл. За цаашаа бид явсан метр 80 хүртэл одоо хүнтэй метр 30-аас 80 хацаад тийм гоё үнцгий сайхан устай юм байна. Бассейнтэй. За тэр дээдлийн дэлгэцээр бол тэрхүү одоо шар хийлдэг завыг аваад дэшээ гараа сайхан тоглох боломжтой. Одоо нэг жоохон байж байгаа одоо тоглох гэж бодож байна.
За тэгээд халуун өдөр юм чинь нэгэн дотроо бүгчин байдаг юм байх гэсэн чинь яг гоё. Усан дотроос янз бүр юм байна. Тэр хүүхэд багчуудын за насны тоо харгалзахгүй шүү дээ сайхан. Тэгээд хөгжих боломж байна. За энэ хэсгээр юм гоё хиймэл давалгаатай энэ газар байгаа. Маш олон хүмүүс байна шүү дээ. За сая энэ тоглоом дээр эргэлздэг тоглоом дээр гарлаа. Нилээн хідэн давхарч юм дэрнэ тий. Тэр тоглоом дээрс уулаа ер нь дотроо бол нилээн харанхуу. Тэгэл бас сонир мэдрэмж яадаг юм байна. Одоо яах вэ? Дотор нь гацчих болоо гэсэн айдас хүчтэйгээр энэ тоглоомыг дуусгалаа. Бас сонирхолтой. Энд ирсэн бол бас энэ тоглоом дээр заавал тоглож үзээрэй гэж байна. За бас өндрөөс айж байгаа хүмүүс бол энэ говьхон замтай сайхан эргэлддэг усан замаар явхад бас тохиромжтой. За манай хэд басан бэ? За ямар байна? Гоё байна уу? Гоё байна гэж. За энэ тоглоом бол бас гоё мэдрэмж өгнө. Яг энэ доороо энэ гоё гудсыг гэх юм уу та. Урдаа доороо дэвсэж байгаа сайхан болгочдөг. Дээрээс тэр бол гоё нүдний шилтэй ч юм уу тийм бол бас гоё мэдрэмжтэй бол гоё тоглоом байгаа. Эйшээ бол бас насны хүүхдүүд метр 40-оос дээш өндөртэй 140-оос дээш өндөртэй хүмүүс хүүхдүүд тоглох боломжтой байдаг. За ямар байна ихчээ? А? Гоё байна. За. За орж идсэн хүмүүс сэтгэлдээсээ хаваалцж байна. За энэ хэсэг бол яг хүүхдүүдийн хувьд бол тоглоход бас тохиромжтой, эцэг эхчүүдтэйгээ тоглоход маш тохиромжтой юм гоё хэсэг байгаа. За ер нь бол усаар бол сайхан усны ертөнцийн ирсэн мэт сайхан мэдээж хэрэгтэй. За энэ чинь нуруунд дээр усан массаж хийдэг гэж байна. За тэр дээдлийн тэр хувин байгаад байгаа. Тэр дээдлийн хувин усаар дүүсний дараа доошоо цотогддог. Тэр доор нь хэрвээ зогсож таарах юм бол сонин өөрмөц мэдрэмж аав. За тэр хүүхдүүд одоо энэ тоглоомод маш их дуртай. Заавал хүүхэд ихгүй хамчууд ч гэсэн маш их тоглож байна. За ямар байна ихч? Ямар байна? Гоё юм уу? Гоё байна. Гоё юм байна. За ах ядарсан уу? Ваа гайгүй гоё. Усан дотор хийсэн. Гоё байна гэж. Ийм гоё газар байна да. За айдал хэр байна? Таалагдж байна айдал. Таалагдж байна. За аль аль тоглоомууд дээр тоглоо таа бүхэн. бүгдээр нь тоглоом. Тэр гэсэн бүгдээр нь тоглоом. Тэр юу гэж байна? Хамгийн гоё таалагдсан ямар тоглоом бэ? Юу вэ? Усаар яваад дээрээс нь ус цацж байгаа гэдэг ингээд бодоод усан гэж байгаа тэр аяа. Гоё байна уу? Энэ юу бас гоё юм бэ? Усан байсан юм байна тий. За. Тэдний юм дагавар бас гоё. Тий. Өдөөсөө бүр усаар дээрээс нь ингээд усаар ингээд тасалсан. За. За сайхан хайдараа. За дээшээ нэг уул руу өгсөж байна. Энд одоо юу байгаа юм бол доо штайг юм мэд. Дээшээ юм гоё. Зугаатай юм гоё. Урсдаг шатаар дээшээгээ бид нар дарч байна да. Тэр одоо юу болохыг тэр харцгаая. За миний аватарын нэг хэсэг болох энэ нэг актер өндөр уулан дээр байрладаг хоёр уулыг холбосон энэ
200 гаруй метр, нэг талдаа 200 гаруй метр урттай юм шатан дээр явж үзтлээ. Бас өөрийгөө өндрөөс айдаг хэрнээ бас айцаа давн дийлж чадлаа, гэгэр чадлаа өөрийнхөө хэмжээнд. За тэгэд энд бол гарч ирснээр олон төрлийн тоглоомууд юм байна. Экстрим одоо өндөр одоо уулан дээрээс юм дүүжин даажин байна. За тэгэд бас нөө зиплайн буюу одоо урт тороосоор ингээд хоёр уулын хооронд явах боломжтой тийм гой сонирхолтой спортын төлөвлөдөөс сонирхоод хийх боломжтой байна. Тэгээд хамаг адреналин ялгаруулахыг хүсвэл бас энд ирээд үзээрэй. За энэ хүртэл ирсэн юм чинь энэ бүх тоглоомууд дээр бас тоглоод үзээрэй гэж та бүхэнд хэлмээр. За пони морь гэж энд байна да. Ийм хөрхөн жижиг хаа. Одоо метр хэд юм битээ чаас метр 20 морь юм уу 20 өндөртэй юм. Ийм жижиг. Хүнтэй ингэж харьцуулж харах юм бол ийм их үү. Нөгөө нэг эвэртэй нэг хөрхөн понинууд байдаг та. Энэ эвэр нь юм багтай бүр. Ийм нэг хөрх амт юм байна да. Тэгээд жоохон яг иймэрхүү намхан буюу одоо бараг 1 метрийн өндөртэй жоохон хүүхдүүдийг суулгадаг гинэ. Суугаад үзчихье гэж бодсон чинь. Морил юм да хөрх. Water. Тэр хамар нь тэгээ саталцаад яах гээд байгаа.
За шилэнгүүрэн дээр гарч ирлээ. Өчтөр нөгөө нэг айхтар юм дээр алхаснаас хойш бол энэ дээр бол огт аймаргүй санагчлаа. Энэ бол ч та юшгооны пушгоо байна гэж. Гэтэ эвгүй мөн яг ийшлэх тусмаа эвгүй юм байна шүү. Хагаруул тэл дуусаа ямар ч бэхлэгээ байхгүй. Доошоо л харахаа болчих тий. Тэгвэл айхгүй мэн ёо доошоо харвал бас эвгүй юм байна шүү. Хараа энэ доор ийм тавч гэн ийм углааш өмсөлчт юм байна. За шилэнгүүрэн дээр гоё байна уу? Гоё байна. Йоо одоо бүр ийшлэгсэн ямар эвгүй болоод энэ хардаа тэр доор. Энэ хитэн энэ чинь 80 метрийн өндөр гэсэн шүү. 80 метрийн өндөрт 280 метрийн урттай ийм шилэнгүүр байна. Зүгээр л би бол яг ийшээ л харж байна. Ийшээ хараад л одоо дээшээ ингээл уулаад хараа явж байна. Доошоо харуулдаа дуусаа. Яа, доошоо тэгтээ харчих. Яа тий. Ингээл хагаруул хэл дуусаа шүү дээ. Йоо. Хол яваах юм дөө. Хоёулынгийнх нь чинь яг гоё огтлцож таарад хагараад ончвол яана. Айл хэр байна гэж. Гоё байна. Өстэй гоё байна. Өстэй гоё. За. Бүх юм таалагдж байна. Бүх юм таалагдж байна. За. Болж тээ. Бүх юмыг нь таалагдуулах гал айл хийж байгаа шүү дээ тий. Бүх юмыг үзлээ. Гоё байна. Гоё байна. Тий. Энэ хүмүүс ингэ дараа юм дээр ингэж энд ингэж орж явах хэрэгтэй гэж хэлмээр байна да. Гэж л их чинь хэлээ да. Тий. За. Хоёлаа баг ярьж явсаар энэ гоё айц хүчтэй юм а давчлаа шүү дээ. За. За хинт юу хийж байна? Зураг дараал яа. Гоё байна уу? Гоё байна гэж. Шилэнгүүр нэр өчтөр гэхдээ бүр энэс амар юм дээр явсан болохоор одоо бүр айц хүчгүй. Үнэхээр бас өөрийгөө яланд дийлсэн байна би. Энэ дээр нэг хагарч байгаа мэдрэмж төрүүлд юм байна шүү дээ. Ийшээ гიშгэхээр тэр тийм шүү. Яг миний гიშгсэн газар дээр хагарч. Гэхдээ энд одоо хууртан шил одоо юу баг те. 280 метрийн урттай 80 метрийн өндөртэй юм шилэнгүүрэн дээр. За өчтөр бол хамгийн амар гүүрэндээ гүр явцсан болохоор одоо өнөөдөр бол айхгүй байна. Ямар ч айц хүчгүй сайхан байна. Манай аялагчд маань бас гоё сэтгэл өндөр байна. Таалагдж байна гэж аялал маань сайхан гэж байна. Саавхан бас микс трейлтэй хамт дараагийн аялал хийгэр байж байна. Бид бүхэн миний аватараас нааш явсаар Хөхөт дээр байна. Хөхөтийн одоо энэ хүү аквариумд хүлцээрээд байна. За яг энэ халуунд бол яг гоё хамгийн тохиромжтой зүйл бол энэ сайхан сэрүүн аквариумд аялахад бол маш тохиромжтой. Дотроо бол бас гоё гүнж байна. Усны гүнж сая олон төрлийн үзүүлбэр үзүүллээ. За маш олон хүмүүс эндээс бас үзэж сонирхож байна. Та бүхэн эндээс бас харсан байх. Олон төрлийн далайн амьтад бид бүхдийн байг үзээд байдгүй тийм олон сонирхолтой далайн амьтад кино Google дээр кинон дээрс үзчихсэн амьтдыг бас үзэх боломжтой тийм гоё аялал юм байна. Ялангуяа дурсамжаа бүтээхийг хүсэж байгаа хүн бүхэн заавал ийш ярээрэй гэж хэлмээр. Сэлж байна. Энэ сүгэний царай зүсийг харчих юмш. Тэр гоё. Үзүүштэй.
зураг бичлэг хийх маш гоё татамжтай юм. Гэж байна. Фото бол ер нь Монголтой ойролцоо нэг 3 орчим сая хүн амтай. 3 орчим сая хүнийх нь 90% нь цэвэр хятадууд, 10% нь өвөр монголчууд одоо суушдаг тийм том хот байгаа. За тэгээд энэ хотыг бол 1580 онд одоо Төмдийн Алтай хаан гэж та бүхэн сайн мэдэх бах. Одоо Батмөнх Даян хааны ач хүүгийн одоо байгуулсан хот байгаа гэж ойлгож байна. Бүх хотод ирээд бас ирснээр бас дэлгүүр мэлгүүр ирснэ. Хотын төвдөө болохоор бас гой гой дэлгүүрүүд олон байна. Орж үзэндээ. Манай буудлын энэ хажууд байлаа гэж жишээ нь ингээл ойрхон маш олон дэлгүүрүүд байдаг гэж байна. За энд явж исэн чинь юм гоё задгаа хөрхөн нийтийн караоке ажиллаж байна энд. Зур дэлгүүрээ нэг тав.新我们了，骑过马的对吧？3、2、1，开油！ Энд дээр тогтчих чадах юм бол 100 янах юм байна л та. 20 янах тогтчих юм. Энд дээр үзье. За энэ залуу одоо хэр удаан бас твччихийг харъя. Намайг бодвол бак залуу байна энэ чи. Та нар ордод яачлаа шүү дээ. Найзаагаар хөөхөд 20 он. 20 он чи Монгол 10,000-аар. За энэ гоё. Ийм хоолны газраас боломжтой байна. За явж байгаад нэг юм бас нэг хуучны дурсам сэдрээсний газар орж ирлээ. За энэ нэг юм энэ хар хятадтайг бас их ундаг байсан санагдаж байна. Бага ахт хүмүүс их ундаг байсан. За энэ хөгжмнүүд дээрээ янз бүрийн караоке юу ч гэж бичсэн. Энэ хэсгүүдээр нөгөө гэрэл асаад байдаг. Энэ хөгжим байна. Энэ чи юу гэдэг вүлээ? Стерео хөгжим л гэдэг байсан санагдаад байна. За энэ нөгөө нэг Бээжинг гэсэн зурагтай тав. Айлуудад байдаг л байсан зурагтууд юм дээ. Зөөрч одоо юу? Энэ оёдлын машин байна. Энэ оёдлын хөл оёдлын машин. Бас нэлийн олон айлууд байсан баг. Тэр цаатлын тэр халуун савууд бас байна. Гэх мэтчтэй сонь зүйлүүд юм байсан. За бид нар буудлаасаа сая гарч ирээд Хөх хотын одоо энэ шинжлэх ухааны музей гэдэг гоё музей байна. За энэ музей байна шүү дээ тий. Дотроо маш олон төрлийн одоо мэдлэг мэдээллүүдийг агуулсан. Ялангуяа хүүхэд багчууд маань багаасаа ирээдүйд ямар мэрэгжлийг сонгож ажиллаж амьдрах вэ гэдэг тий. Тэр төрлийн бүх мэдээллүүдийг авах боломжтой. Одоо бидний одоо илүү амьдралд ойр болгож өгсөн олон төрлийн туршилтуудыг багтааж өгсөн тийм гоё
олон тийм загваруудтай тийм газар байна. Жишээ нь сансрын хөлийг дотор нь одоо орж үзхийг хүссэн хүмүүс бол дотор нь яг тийм адилхан макетуудыг хийцэн байна. Тэр одоо олон улсын сансрын тэр станцууд дотроо ямар тийм тасалгаатай байдгийг, ямар хавхалгаар ингээ холбогддгийг. За тэр төхөөрөмжүүдийн талаар болно. Хэрхэн яаж жолооддаг, сансарт ямар мэдрэмжийг авдаг гэдэг олон төрлийн мэдээллүүдийг авах боломжтой бас нэг давхар байлаа гэхэд нөгөө давхарт нь бол хүн ер нь юу хийж чаддаг юм бэ те? Хүн одоо хүний биеийн потенциал болно. За биеийн одоо хөдөлгөөнөөр ер нь ямар энерги гаргах боломжтой байдаг ч тийм үү те? Өөрийнхөө биеийн дотоод эрхтнүүд хэрхэн яаж ажилдаг, нинийгээ яаж дэмжиж ажилдаг талаар бас олон төрлийн мэдээллүүдийг багтаасан тийм смарт тийм ухаалаг тийм гоё дэлгэцүүдтэй тийм мэдээллүүдийг ер нь заавал хятад хэл хийхгүйгээр монгол хүмүүс ороод бүх мэдээллүүдийг олоод авах боломжтой гоё газар байна гэдэг. Эндээс ирэх юм бол бид нар ч гэсэн бас нэлээд сонирхолтой мэдээллийг авах боломжтой. Тэгэд хүүхэд багчуудтайгаа заавал ирж үзэх ёстой газруудын нэг гэж хэлмээр байна. Ер нь бүх хүмүүст нээлттэй үнэгүй байдаг тийм музей байт юм биш үү? Энэ хэсэг дээр хүүхэд хэрхэн бий болдог вэ гэдгийг харуулж байна. За энэ шүү дээ нэг сартаа да ийм жижиг нөх нь шүү дээ. За 2 сартаад ийм болж ирэх нь байна. За 3 сартаад гэдэг. Ингээд 4 сартаад нэг гарын алганд багтгаар жижиг юм байт юм байна. Гэх мэтлэн одоо энэ үр хөвөрлөг шин зүгээр тэр чигээр нь том болтол. Одоо хэрхэн яаж бүрэлддэг вэ гэдгийг бас таниулсан байна. Хүүхдүүдэд бол маш олон төрлийн мэдээллүүдийг өгөх боломжтой. Ийм гоё амьдралд ойр музей байна. За энэ хэсэгт болохоор одоо ингээд сансрын хөлөг болон за дэлхийн талаар ер нь бүх гаригуудын талаар гэдэг ер нь сансар багтгуутай холбоотой астрономтой нэг холбоотой мэдээллүүдийг эндээс авах боломжтой. Илүү амьдралд ойроор гараараа болон биеэрээ мэдрэх боломжтой гоё тийм туршилтуудыг багтаасан юм байна. Тэр Нарны аймгийн одоо байрлал болон хэрхэн яаж иргэдэг, аль нь ямар хурдтайгаар иргэдэг вэ, аль гариг нь илүү хурдтай ирэх вэ, аль нь одоо том жижиг үү гэдэг ер нь бүх мэдээллүүдийг эндээс авах боломжтой юм байна. Бас их гоё том бүрхэн онгоцны макет байна. Хэд дахин багцсан юм бэ? За энэ бас нэстэг тэрэг байна. Нэстэг тэрэг ер нь гэж харагдана. Энэ баг бодит хэмжээ гэж магадгүй. За энд байна шүү дээ. Энэ олон төрлийн уяануудыг танилцуулсан байна. За хэрхэн яаж уйж болох вэ? Яаж амархан тайлж болох вэ гэдэг надад энэ бичлэг дээрээс нь харж агаад туршиж үзэх боломжтой бас сонирхолтой. Ном судрын талаар бас олон төрлийн жил он сартай холбоотой бас мэдээлэл байна. За энэ одоо бичиг үсгийг барлаж хэвлэж байгаа тийм хэрхэн яаж хийдэг талаар бас мэдээлэл багтаасан хэсэг явж байна. За энэ нөгөө нэг цаас яг гаргаж авдаг хэсэг байна да. Усан доторсон цаасны материалаа шүүж гаргаж аваад хатаагаад цаас гаргаж авах гэж байна шүү дээ эндээс. Энэ ургамлууд юм ба шүү дээ. За энэ ургамлууд байвал сайхан. Энэ усан дотроо дэвтэй гэж тийм үү те. Хийж байгаа тэндээс л цаас гаргаж авах юм да. Энэ шинжлэх ухааны музей үзсэн хүүхэд багчид бол багаасаа одоо өөрийнхөө аав ээжээс байнга асуудаг яагаад гэсэн асуултынхаа хариултуудыг олж авах боломжтой. Энэ одоо жишээ нь усан цахилгаан станц хэрхэн хийгддэг талаар тэгээ энэ 70 байгуулсан. Одоо манай Монгол чинь гоё усан цахилгаан станцууд байгуулагдах гад тий эрчим хүчний бие даасан байдалтай болох гээд байгаа шүү дээ. Ийм гоё орчныг бүрдүүлж ирд юм байна. Ингэж л одоо эрчим хүчээр хангах боломжтой юм байна. Газрын дулааныг ашиглаж цахилгаан гаргаж аваад байх шиг байна. Бас усаа халаад чилдэр тий. Ер нь тэр технологи хэрхэн яаж хийгддэг вэ гэдэг талаар бас мэдээлэл өгсөн юм. Үзүүлэн байна. За тог цахилгааныг салхины хүчээр хэрхэн бий болгох гэдэг талаар бас хэрхэн яаж эдгээр сэнснүүд ажиллаж цахилгаан нийлэл гэдэг талаар бас мэдээлэл багтаасан юм ухаалаг дэлгэцтэй ийм
үзүүлэнгийн хэсэг байна. За шинжлэх ухааны музейг үзээд гараад ирж байна. Надад бодсон, надад төрсэн сэтгэл гэвэл одоо эднийг штэ Монгол гинэ гадаад хятадгүй тий бүх хүмүүс өнгөө үздэг юм байна. Тэгээд энэ шинжлэх ухааныхаа талаар бас олон төрлийн мэдээллүүдийг хүүхдүүдтэй өгөх гэж өөрсдөө ч боловсралтай болж хүүхдүүдийнхээс мэлмиг нээх гэж бас тий өнгөө байдаг юм байна. Манайх ч гэсэн бас юм үзэж байгаа баг яг монголчуудтай өнгөө болгоод түүх соёлынхаа музейг монголчуудтай өнгөө болгоод гадныханд бол үнэтэйгээр нь айлхал зүгээр өгөх гэж бодчих тий. Нэг байж байгаа л нэг жилдээ нэг ганц 2 удаа нэг өнгөө үзүүлдэг тэн дээр нь хэдэн хүмүүс шавцгаадаг тий. Тэгэхгүй сайхан байнга ингээд нээлттэй байх юм бол хүмүүс чинь үүх түүхээ мэддэг болно. За шинжлэх ухааны музейтэй болох юм байх юм бол олон төрлийн гоё сонирхолтой ирээдүйд ямар хүн болох вэ гэдгээ бас төлөвлөх тийм гоё боломжийг нь олгож өгөх юм байна. Зүгээр л эцэгчүүд ингээд яриад байдаг шүү дээ. За чи тийм мэрэгчлээ болчих. Одоо яг ийм мэрэгжил тренд болоод байна гэхээс илүү хүүхдүүд маань өөрсдөө багасаа ийм их музейд ороод мэрэгжлүүдийн талаар бас мэдээллүүдийг аваад өөрийн сонирхсан зүйлээ багасаа одоо бэлдэж тэндээ илүү чанартай сурч дуртай сурахын тулд иймэрхүү бас музей орж үзэх хэрэгтэй байна гэдэг ойлголоо. За тэгэд мэдээж энэ аяллыг зохион байгуулж байгаа газар бол Mix Travel компани байгаа. За Mix Travel компанийн хувьд бол энэ жил 11 дахь жилийнх тэмдэглэж байна. За энэ хүрээнд ер нь бол 11 жилийн хугацаанд бол байнга 30 гаруй төрлийн аяллыг аялагчтай санал болгож байна. Олон төрлийн олон улсууд руу явах боломжтой. За би бол энэ эдний компаниар одоо холбогдож олон төрлийн аялалд явж ирсэн. За энэ удаа бол энэ Пхукет, за Жинини, Мини Аватар гэдэг энэ сайхан аялын маршрутаар явж олон сайхан хүмүүстэй танилцаж, за дээрээс нь олон гой газруудыг харж, дээрээс та бүхэнд бас сурвалжилж хүргэж байгаа гэдэг. Миний хувьд бас маш сайхан байна. За тэгээ та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч Mix Travel хаашаа аялуулдаг юм бэ? Ямар хүн өртөгтэй байдаг юм бэ? Хизээ явах боломжтой байдаг юм бэ? Ямар одоо боломжийг олгох юм бэ? Байгууллага хамт олноороо аялах юм бол ямар боломж олгох юм бэ ч гэдэг юм уу тий? Тэр бүхнийг мэдхийг хүсвэл доор гарч байгаа утсаар холбогдорой гэж хэлмээр байна. Дэлгэцээр харахаар дэрэгдээс нь үз. Орой тий Mix Travel дээ. Баярлалаа.